Сошиалор одоо нөгөө нэг харахад мэдээж бид нэр бүгд сайн сайхан явж байгаа амжилт бүтээл те хөөрхөн байгаагаа гоё уцалснаа эсвэл гоё зүйл хийж байгаа гоё газраар аялж байгаагаа те дандаа л амжилттай байгаа л хаалттай шүү дээ. Түүнээс ш өнөө өглөө босон чинь ийм гонигтай байлаа, уйлмаар байлаа гэж хүн бол тэр болгоно нэг тэгж шеэрлдэггүй шеэрлэгч албагүй энэ бол хувийн асуудал тий аз жаргал байр баясгалаа шеэрлэхэд мэдээж сайхан тий гэхдээ эндээс нэг өрөөсгөл ойлголт төрдөг нь ингээд нөгөө надаас бусад бүх хүмүүс амар гоё аз жаргалтай стрессгүй амьдраад байна ингээд надад ямар нэгэн буруу зүйл байх шиг байна эсвэл би хангалтгүй байх шиг байна би л болохгүй анж гэдэг юм уу ийм төрлийн сэтгэлийн одоо тийм нөгөө дутуу мэдрэмжийг ялангуяа өсвөр насны хүүхдүүд сошиалаас их авдаг гинэ. Хөхтөнгөр радио станц бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Мисс жүжигчин, продюсер Баяр Цэцэг өргөд ирсэн байна. Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Өдрийн минь. Сайн байна уу? Өдрийн минь. Дурсанд баярлалаа. За, хоёлаа юуны түрүүнд манай Баяр Цэцэг ямар мэрэгчлээ илээ? Хаана ямар сургууль төгссөн бэ? Тэр талаар ярьцлага эхлэе тий. Одоо бол би соёл урлагийн салбарт ажиллаж байгаа. Тэр дундаа кино урлаг, театрын урлагийн салбарт бол ажиллаж байгаа. Гэхдээ миний үндсэн хамгийн анх одоо бакалавр гэж сурсан мэрэгжил гэж ярих юм бол маркетингийн удирдлагаар төгссөн. Монголд компьютер техник менежментийн сургуульд төгсөж исэн. Тэгээд бас суралцж авах хугацаанд Испани улсын Мурси хотод оюутан солилцоогоор бас 1 жил амьдарч маркетингийн чиглэлээр бас мэргэжчихсэн. Тэгээд бас нөгөө амьдралын одоо хувь тавилангаар мэргэжил маань бас цаг хугацааны явцад ингээ өөрчлөгдөөд тэгээд сая 2019 онд Английн Изааны драмын төв сургуульд кино жүжигчний мэргэжлэр магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Ямар гоё юм бэ. Би таныг бол мэднэ. Яагаад мэддэг вэ гэхээр бас дэлхийн тэмцээнд тийм Монголын нэрийг гаргаад дэлхийн миссийн тайзан дээр алхаад явж исэн. Тэгээд манай монголчууд олноороо саналаа өгч исэн. Бас тэнд дэмжээ сууж исэн хүнийх нь бас нэг нь би яагаад байгаа. Баярлалаа. Тэгээ өнөөдөр ямар мэрэгчлэр төгссөн болоо гэдгийг сонирхож идэл урлагийн төрлийн одоо бас жүжигчин байгаад байдаг. Тэгсэн хэрнээ би бодохдоо баг соёл урлагийн одоо их сургууль төгссөн баг гэсэн чи шал өөр мэрэгчлэр төгссөн юм шүү дээ. Яг тухайн үедээ би нөгөө 10 жилээ төгсчөөд соёл урлагийн сургуульд одоо Свист эсвэл одоо Кузд орохыг бас маш их хүсэж исэн. Тэгээд кино найруулагчаар суралцнаа гэж бодож мөрөөдөж исэн гэх юм уу. Тэгтэл тухайн үед бол манай гэр бүлийнхэн бол гэр бүлийн хурлаар дэмжигдээгүй. Тэгээд ийм одоо урлагийн чиглэлээр Монгол улсад ажиллаад одоо амьдраад ер нь хэцүү шттэ тий 10 жилээ дандаа тийм шинжлэх ухаан тоо суурьтай сургуульд сурчаад одоо урлагийн хүн манай гэр бүлд байхгүй ч юм ингээд гэр бүлийн хувьд дэмжигдээгүй бол бас тухайн үедээ бол ингээд яг хүсэжсэн кино найруулагчаараа сурах боломж бол байгаагүй. Гэхдээ би бас айгу тийм одоо юу хэмдэ хитрхи зөрүүд ер нь бол дотроо ингээ яаж иж байгаа сурнаа. Тэгээд за яг 1 жил ингээл ямар нэгэн сургуульд ороод сурж ийнэс дараа жилээс одоо хилээ сайжруулж байгаа Америк руу ч юм уу тэтгэлэг аваад кино найруулагчаараа сурчих юм чинь гэж бас тухайн үед хамгийн их бодож байсан. Их сургуулаа төгссөний дараа маркетингаар төгсөж байгаа шүү дээ тий. Тэгэд би гоёо компанид тухайн үедээ маркетингийн одоо ажилтнаар ороод ажиллаж исэн. Тэгээ 1 жилийн хугацаанд ажилласан. Тэгэд тэндээс би бас юу анзаарсан бэ гэх юм бол хүн ер нь нөгөө өөрийнхөө яг цаанаасаа сэтгэлийн дуудлагаараа одоо хийхийг хүссэн ажиллаа л хийх ёстой юм байна. Тэгээд маш олон хүн бол одоо юу гэдэг чинь ингээм амьдралдаа юу хүсэж явж байгаагаа мэдгүй хайсаар байдаг маш их цаг хугацааг бас зарцуулдаг. Миний хувьд бол тэр нөгөө дотоод дуудлага нь айгу тийм хүчтэй байсан юм шиг байгаа. Тэгээ аз болж бас одоо их эртгэн дээрээ одоо би яг юу хийхийг хүсэж байна гэдгээ бол мэдэрсэн. Тэгээд юуны хувьд бол одоо нөгөө багасаа эхлээд би бас урлагийн одоо тийм мэдрэмж одоо урлагийн хүн болох юмсан гэсэн тийм хүсэл цаанаасаа л нэг тийм өгдөл байсан юм шиг байна. Гэхдээ дандаа тэрнийг одоо юу гэдэг чинь 10 жилдээ байхдаа ч юм уу их сургуультай байхдаа ч юм уу дандаа тийм нөгөө академик боловсрлоор дараад яг өөрийнх нь тэр нөгөө урлагийнхаа тэр мэдрэмж энергийг тийм
сэргээгээгүй байсан сэрхийг хүсэжсэн тэр одоо асар их зүйлс сэдрээд тэг би яг нэг өдөр ажил дээрээ сууж агаад бодсон юм. За тухайн үед би чинь 20 хэдтэй байсан юм дээ. 24 настай байсан юм уу? Тэгээд би бас өөрийнхөө даргаыг харахад тухайн үед манай дарганы 35 настай одоо натаж цацаа бүсгүй байсан байгаа байхгүй одоо бодоход. Тэгээд за би одоо ажиллаа айгу сайн их юм бол 10 жилийн дараа миний ирээд бол нэг иймэрхүү байх юм байна те айгу гоё гэр бүлтэй, байртай, машинтай магадгүй одоо аль нэг албаны дарга болсон эсвэл магадгүй аль нэг компани захирал болсон ч юм уу. Тэгээд тэр хүнийг харсан чинь бас ингээд нөгөө талаараа ингээд зээлтэй, тэгээ лизингтэй. Тийм учраас тэр хүн өнөөдөр би ажилдаа ирмээргүй, би энэ ажлыг хиймээргүй байна гэд ингээд зогсох ямар ч ирэх байхгүй те. Өсөө өсөөгөө хариуцлага ихтэй хүүхдүүдийнхээ өмнө, гэр бүлийнхээ өмнө, санхүүгийн одоо хариуцлага ихтэй те. Тэгээ өөрийгөө харсан чинь тухайн үед ингээд гэрлээгөө, хүүхэдгөө лизинг байхгүй те. Маргааш ажилласаа гараад би туртай ямаа хийлээ гэхэд надад эрхчлөө байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр надад юу гэж мэдрэгдсэн бэ гэх юм бол би насаараа ингээд би бүр багасаа эхлээд ингээд киноны хүн болох юмсан гэж маш хүсэж исэн. Тэгээ яг тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө ингээд тэмцээд яг тэрүүгээрээ амьдрахад мөрөөдлөөр амьдрахад би ерөөсө цаг хугацааны хувьд ингээ ороотойгүй байгаа юм шиг ерөөсө маргааш эндээс гараад эхэлж болох юм шиг надад санагдчихсан. Тэгээ би нэг жил ажиллаад компаниасаа гарахтаа манай аав ээж тухайн үед ингээл за ажлын газараа солих гэж байгаа юм билгүү эсвэл одоо ажил нь таалагдаагүй ч юм уу тий. Жохо амьдралдаа тийм шинжилтийг гэж байгаа юм билгүү гэж харсан чинь би болохоор өөдөөс нь айгу тийм одоо 360 градус эсрэг юм ярьсан байхгүй юу. Одоо тэгээ яах юм ингээд тэгсэн чинь Холливуд явж жүжигчин болно гэд. Бүр ингэ нүдэнд ороод ирээ гарнаас тэ юу яриад бүр ингээд шок толгойн одоо иргэцсэн юм уу. Амьдралаас өрөөлөх гэж ингээд манай ээж аав хоёр ч бүр лам бөгөөр хүртэл явж навааг үзүүлэхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө үзүүлсэн лам нь явал гэлцэн. Тэгэл би тухайн үедээ нэг хагас жилийн хугацаанд яг ажилласаа гараад англи хэлээ бэлдээд би дагаад TOEFL-ийн ном аваад тэгээд ерөөсөө өдөрт ингээд нэг тийм өдрийнхэн цагийн хуваарийг хүн өглөө 9 цагаас эхлээд 11 цаг хүртэл одоо уншилгаа хийн 11-ээс 1-ийн хооронд яг одоо яриагаа спикингээ бэлдэн тэ за тэгээд 1 цаг хоолнд орно тэгээд дараа нь 2-оос 4-ийн хооронд одоо эсэмэсээ бичих тэгээд 4-өөс 6-гийн хооронд одоо сонсголоо хийн ч гэх юм уу яг ингэж бүтэн 6 сарын хугацаанд ингээ хуваарлаад яг тэрэн дээрээ үнэнч байгаад бүх сошиал медиа дээр хүртэл ингээ хааж агаад найз нөхдөөгөө уулзгаа болоод гэр орондоо хүртэл би гэрээ ажил хийхгүй шүү гэдгээ зарлаад хоол хийхгүй гэр цэвэрлэхгүй аягтааг угаахгүй те намайг битгий одоо ингээд саад болоорой гэд албан ёсоор тунхаглаад тэгээ 6 сарын дараа TOEFL өгөөд тэгээд бас оноо маань нэлийн хайтайхан гайгүй байж таарад тэгээд би хамгийн анх Америк руу одоо киноны тухайн үед бол кино найруулагчаар сурна гэж бодож байсан. Киноны сургуулиудад apply өгөөд тэгээд тэр сургуулиуд маань ирж одоо шалгалт өгөө. Энд ч одоо урлагийн мэрэгчлээ тий. Тэгэхээр шууд ингээл нэг эссе бичил тэнцчдэг асуудал байхгүй. Ирэх хэвээр монолог унших хэвээр яг ингээд яг мэдрэмжийн ингээд шалгалтууд өгөх хэвээр. Тэгээ хамгийн анх Америк гэдэг улсыг кино жүжигчин болохоор ингээд зорж исэн. Англи хэлдээ бас 10 жил тахтаа бас тодорхой хэмжээний сайн байсан болоод 6 сарын суралцах явцад үр дүн үзүүлсэн баг тий. Яг уу англи хэл нь миний хувьд бол суралцахад маш хэцүү хэлсэн. Би одоо ч хэлээсэн суралцж байгаа гэж боддог. Хизээч нэг хэлийг хүн ер нь төгс эзэмшнэ гэж бэдгүү юм шиг санагддаг. Тэгээд англи хэлний хувьд ингээд манай 10 жилийн ангид ингээд мундаг хүүхдүүд зөндөө байсан. Би бол англи хэлний мундаг нь байгаагүй. Тэгээд 10 жилдээ ч үтсэн, их сургуультаа ч үтсэн, Испани сурж ахтаа ч одоо үзчихсэн, тэ ерөөсөө байнгын үзчихсэн. Тэгээд жүжигчин болохоор явахтаа бас өөрийгөө одоо тэр бэлдсэн 6 сарын хугацаа бол миний хэлийг бол бас нэлийн төвшин ахиулсан болов уу гэж боддог. Тэгээд Америкт байхдаа ч одоо сайжирч л байсан. Тэгэл олон улсын кинонуудад тоглож авах ч хэлээсэн сайжруулах хэрэгтэй болсон. Англид суралцж байхдаа ч хэлээсэн миний мэдэхгүй чадахгүй ойлгохгүй юмнууд маш их байсан. Тэгээд одоо ч хэлээсэн би бол хэлээ сайжруулсаар л явдаг гэж боддог. Анхны дэлгэцийн уран бүтээл ямар уран бүтээл байсан бэ? Тухайн үед одоо анх
анхны кинонд одоо тоглож байх үеийн мэдрэмж яг ямар байсан бэ? Миний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл 2015 онд Явуулын хүн гэж баяр сайхан найруулагчийн кино байсан. Тэгээд тухайн үед ягаад ч юм нэг театруудаар яваагүй хүмүүс сайн үзээгүй биж хэлсэн аа. Гэвгэн саяхан 19 онд ч үлээ 20 онд бүгдээрээ нэг ковидын үеэр гэртээ үзээд Явуулын хүн кино маань бас нэг баг ингээд 5-6 жилийн дараа нэлээд бас модонд орсон. Тэгээд тэр Явуулын хүн кино бас миний хувьд маш гайхамшигтай дурсамж үлдээсэн зүйл маань юу вэ гэх юм бол тухайн үед яг тэр дүрийг бүтээж байхдаа одоо кино жүжигчүүний хувьд ч юм уу яг ингээд яг дүр дээр яг яаж ажиллах юм тэр дүрийг яаж гаргах хэвтэй энэ тэр арга техник арга барил ямар нэгэн тийм онлын мэдлэг юу ч байхгүй тийм юугаач ойлгоогүй нөгөө л кино жүжигчин болно л гэсэн яг тэр нөгөө хүсэл мөрөөдөл тэгээд бас тийм хичээнгүү занал байсан болохоос биш яг тийм учраа олоог байхдаа бүтээсэн дүр. Тэгээд тэр дүр маань бас маш олон хүнд сайхан хүрсэн байсан. Тэгээд тэндээс бас ингээ анзаарч байхад яг нэг тийм хитрхи ингээд нөгөө арга барил мэдгүй учраас хүн яг нэг тийм өөрөөрөө явсан юм шиг байгаа. Нэг яг байгаагаараа яг нэг тийм мэдрэмжээр явсан юм шиг байгаа. Тэгээд одоо харахад бол бас их гоё дурсамжтай. Харьцангуй сандрал бага байсан уу? Сандрал мэдээж байсан. Гэхдээ нөгөө хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчд маань маш мундаг туршлагатай хүмүүс байсан. Найруулагч маань маш сайн ажиллаж байсан. Тэгээ дээрэс нь яг хамтарч тоглож исэн одоо жүжигчд маань одоо Монголын алдартай жүжигчин Ялалт ах маань байна. Бас маш олон ер нь уран бүтээлчтэй ажиллаад тэдраасаа бас их суралцж исэн тухайд. Анхны тайзны уран бүтээл хизээ байв? Ямар тайзны уран бүтээллүүдэд оролцов. Одоо миний мэдж байгаагаар бол Монгол хаанд бас дүр бүтээж хатны дүрд тоглож исэн. Тайзны уран бүтээлийн хувьд би яг тайз руу орсон түүх маань бол өөрөө бас ингээд цаанаасаа утга учир өрөөлтөө юм болов уу гэж боддог. Яг ингээд зорж ингээд зориг болгож бас ингээд ороогүй. Би Хөх тавилан киноны маань Монгол дахь нээлт болоод тэгээд яг тухайн үед би Англид одоо кино жүжигчнэр суралцж исэн үе маань таарсан. Тэгээд яг амралтаараа ирээд 4 сар байсан санагдчихээн. 4 жил өмнө одоо 2022 он юм уу? Сургуулаа төгссөн байсан юм байна. Тэгээд Хөх тавилан киноныхаа нээлтэнд ороод байжсэн чинь манай найз Тотко Самсон гэдэг зохиолч байдаг. Тэгээ манай найз Монголд ингээд нэг жүжиг үнэхээр гайхамшигтай одоо тоглогдож байна хамт үзээгээ. Тэгээд найз маань урилга өгөөд хамгийн анх одоо Тамгуу төр жүжигийг Улсын драмын эрдмийн театрт үзэж таарсан. Тэгээд тухайн жүжиг ингээд дууссаны дараа яг ингээд тарсан чинь манай найз тайзны ард очиод нөгөө Эрдэнэ нэлэг жүжигч нь ингээд баяр өргөчөөд хоёлаа явчихгээд. Тэгээ би тайзны ард орсон чинь Тамгуу төр жүжигийн найруулагч Хэробаатар тааралдаад тэгээд тухайн үед бол надад тэр Тамгуу төр жүжигийг үзээд үнэхээр гүн сэтгэл төрж исэн. Яагаад гэх юм бол би англи улсад нөгөө кино жүжигчнэр суралцж исэн учраас англи бол өөрөө театрын их орон, Шекспирийн их орон маш их жүжигүүд тоглогддог. Манай сургуульч хэлээ гэсэн одоо хичээлийн үеэр одоо тийшээ явж энэ жүжигийг үз, West End-д очиж тэр мюзиклийг үз гэж бидрийг байнга тийм нөгөө уран бүтээлч сэтгэлгээг их одоо хөгжүүлэхийг хичээдэг гэсэн. Тэгээд тэнд байхдаа үзчихсэн жүжигүүдтэй ингээд харьцуулахад Монголын драмын урлаг үнэхээр бас ингээд айгуу гоё тийм сүнслэг агсан төвшөнд хүрсэн юм шиг надад санагдчихсан. Тэгээ хамгийн анхны удаа би Тамгуу төр жүжигийг үзчихсэн. Зохиолч хэлээ гэсэн зарим хүнд бол таалагддгүй, надад бол таалагдчихсан. Тэгээд би Баатар найруулагчид энэ жүжиг бол бас ингээд маш гайхалтай хийгдсэн байна. Тэгээ та энэ жүжигээ ер нь олон улсад бас ингээ гаргуул зүгээр юм биш үү гэд. Тэгээд Баатар найруулагч маань хэлсэн тухайн үед бас олон улсад гарах хүсэлтэй байгаа. Тэгээд хаана гарах уу, яах уу, ийх үү гэд ярилцчихсан. Тэгээ хамгийн анх бид нар англи гоё штэ. Английн West End-д гаргаач гэд шортоод. Тэгээ би 2 хоногийн дараа ч илүү англи руу буцаад явах ёстой байсан. Тэгээд бийжсэн чинь за чи тэгвэл англи явж байгаа юм чи англид очиж жоохон судлаад үзчих гээд. Тэгээд англид байхдаа би англи улсад байдаг Монгол улсын соёлын хэлж Өнөрмаа гэж бас продюсер ихч байдаг. Тэгээ Өнөрмаа ихч бит хоёр хамтраад хамгийн анх одоо судлаад англи хэл рүү одоо орчуулгыг нь хянуулаад, засуулаад
театр болох, продюсер болох гэдгээс эхлээл ингээл нөгөө хамгийн анхны судалгаануудыг нь хийж эхэлсэн. Тоглохоос гадна продюсер хийжсэн юм шүү дээ. Тий, Англид бол би тоглоогүй тий. Англид бол продюсерлсан. Тэгээ ер нь маш олон хүний оролцоо орсон, хэдэн зуун хүмүүс ажилласан. Гэхдээ ягаад ч юм цаанаас нөгөө болох хэвээр юм болдог, учрах хэвээр хүмүүс учирдаг гэдэг шиг энэ ажил бол ингээд цаанаас ингээд өөрөө бүх зүйл нь ингээд сайхан өвдөгш бүтээд тэгээд маш амжилтаар 2023 онд Лондонгийн West End-д Английн хамгийн гайхалтай алдартай театр Колизеумын театрт бид нар 17 удаагийн тоглолт хийгээд 40 мянган үзээд театр бол тэр чигээрээ одоо дүүрэн одоо билет нь олдохгүй Лондонгийн одоо альч гудамжаар явсан дандаа дээлтэй хүмүүс Монгол хааны одоо сурчилгаа тэмдгүүд байсан тийм гайхамшигтай үе байсан. Энэ бол бас одоо Монголын театрын урлагийн хувьд бол бас ингээд үнэхээр одоо нэг үе одоо нэг давлгаа болсон гэж би боддог. Үнэхээр гайхалтай. Бид бүхэн бас яг та бүхний одоо нөгөө жүжигчд маань Лондонгийн гудамжинд маш гоё фотонуудыг даруулсан байсан. За тэгээд сошиалар явж исэн штэ. Яг тухайн үед мөчид тэнд юу болж байгаа талаар яг тэдгээр зүйлсийг хараад бас бахархаа сууж исэн. Сүүлийн үеийн яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Одоо манай багийнхан бол Монгол ханацтай ажил бүхийн баастгайн Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн бүхийн баастгайн 1969 онд бичижсэн Хангаан бор гээд богино хэмжээний туужаар сэдвлэн бүтээгдэх бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр хөгжүүлээд ажиллаж байгаа. Тэгээд манай хөгжүүлэлтийн ажил эхлээд бол одоо хагас жил болж байна. Тэгээ энэ бол нөгөө богино хугацаанд хийгээд гяс гараад зураг аваад гяс гаргачих тийм кино биш. Энэ бол олон улстай хамтарсан Холливуудын хэмжээний уран бүтээл болох гэж бид нар хичээж байгаа. Тэгээд манай яг үндсэн одоо тэр нөгөө богино тууж маань өөрөө үнэхээр гайхамшигтай бичигдсэн зохиол. Энэ зохиолоороо бас зохиолч маань Нацаг доржийн нэрмжид шагнал хүртэл авч ирсэн. Тэгээ энэ зохиолыг одоо кино зохиол болгож хувиргана гэдэг бол өөрөө бас маш ур чадвар шаардсан ажил болж байгаа. Тэгэд энийг бол Netflix-ийн Марко Поло киног одоо санаачилж хийсэн зохиолч Джон Фуско гэдэг одоо Оскарын шагналын нэр дэвшижсэн зохиолч бол энэ киноны зохиолыг бичгээр одоо ажиллаж байгаа. Баяр цэцгийн хувьд олон улсад одоо ямар уран бүтээлүүдэд тоглож байв. За Монголд уран бүтээлүүдэд тоглох тий гадагшаага уран бүтээлүүдэд тоглох хоёрын ялгаа нь одоо ямар байдаг юм шиг санагддаг вэ? Миний хамгийн анхны одоо дүр бүтээсэн олон улсын уран бүтээл гэх юм бол Netflix-ийн Марко Поло кино. Марко Пологийн 2 дугаар сизонд тоглож исэн. Тэгээд 1-р сизонд бол одоо ариг бүх хааны дүрд манай Амраах маань бас маш гайхалтай тоглож исэн тий хүн болгон мэднэ. Тэгээд энэ кинон дээр ажилласан маань надад бас ингээд маш гайхамшигтай урам зориг өгж исэн. Тэгээд олон улсын продакшн юу нь яг ямар хэмжээнд явдгийг хүмүүс хоорондоо яг яаж ажилтгийг жүжигчүүн яг яаж ажиллах ёстой юм тэрнээсээ гадна кино ер нь яг яаж хийгддэм бэ гэсэн ер нь ингээд нийт мэдрэмжийг бол тэр киноноос авч ирсэн. Тэр кинон дээр би бараг 6 сар кино уран бүтээлчтэйгээ хамт Унгарт, Словакт, Малайз зураг авалт хийгээд дагаа явжсэн. Тэгээ эндээс хойш бол хэд хэдэн олон улсын уран бүтээлүүдэд оролцож бас төр бүтээх боломж олдож байсан. Тэрний нэг маань Стивен Сигэлийн одоо хийсэн Attrition гэдэг киноны Таиланд улсад зураг авалтаа хийсэн. За сая 2022 онд бас гарсан Amazon-ы өөрийнх нь оригинал сериал The Power гэдэг хүчтэл гэдэг нэртэй Naomi Alderman гэдэг зохиолчийн одоо ирээдүйд одоо эмэгтэй хүмүүс айгу тийм одоо биенээсээ тог цахилгаан гаргадаг тийм өрмөц хүч чадалтай болсноороо дэлхийн ертөнцийн одоо тэр нөгөө нэг хүчний динамик хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар одоо зүгэнсэн тийм зүгнэлт маягийн тийм кино байсан. Тэгээд энэ киног бас хийсэн ном маань одоо 2018 онд Барак Обамагийн энэ онд одоо надад таалагдсан хамгийн одоо шилдэг ном энэ шүү гэсэн одоо шилдэг 10 номных нь бас чагсаалтанд орж исэн тийм одоо зүгнэлт номоор одоо хийгдчихсэн цуврал гэх юм уу одоо чиглэсэн Amazon руу ороод үзэх юм бол The Power гэдэг байгаа. Тэгээ ер нь яг ялгаа гэх юм бол мэдээж маш их ялгаа байгаа л да. Нөөцийн ялгаа байгаа, санхүүгийн ялгаа байгаа тий.
бас дээрэс нь одоо жүжигчин хүний хувьд Монголд жишээлх юм бол маш их зүйлсийг өөртөө хийх, бодох, бэлтгэх шаардлагатай болдог. Илүү олон улсын уран бүтээлийн хувьд бол илүү нөгөө нэг хамтарсан ажиллагаа хоорондоо ярилцаж хийдэг. Тэ хүн болго өөрөөсийнхөө ажил үргийг хийдэг. За тэгээд тэр жүжигчнийг одоо дүрээ амьлуулахад нь туслах, одоо магадгүй гадаад хэл дээрх кино бол одоо акцентийн хувьд одоо зөвлөх ч юм уу тий, жүжигчний хувьд одоо зөвлөх. За одоо жүжигчтэй харилцах одоо найруулагч гэх юм уу, тийм хангамж бол мэдээж их байдаг. Тэгтээ надад ажиглагдсан юм нь манай Монголын жүжигчид бол гайхамшигтай ур чадвартай. Олон улсын жүжигчдтэй бас харьцуулахад бол тийм дутагдаад ах юм бол ерөөсөө байдаггүй. Тэрнийг би бас нөгөө ихэнх жүжигчид маань бас өөрсдөө нөгөө театрын суурьтай болохоор тийм байдаг юм болов уу гэж их боддог. Хүн өөрөө нөгөө дүр дээрээ ажиллах чадвар өндөртэй. Заавал нэг хүн хараад нэг ингээд ярилцахыг хүлээгээл ч юм уу тийм гэхээсээ илүүтэйгээр их тийм өөрөө бодож сэтгэж чаддаг ухаантай хүмүүс байдаг юм шиг надад санагддаг. Продюсер хүний хувьд одоо кино уран бүтээл дээр дэлгэцийн ч тайзны ч уран бүтээлүүд дээр ажиллаж явах үед жүжигчтэй одоо хэлэх юмсан жүжигчд ийм байгаасаа гэж бодож явдаг зүйл танд байдаг уу? Яг зөвхөн жүжигчд гэлтгүүгээр одоо нөгөө баг хамт олондоо зөв харилцаатай байх бол маш чухал. Яг гэх юм бол нөгөө багаар явдаг спорт гэдэг шиг багаар урлаг бол багаар явдаг. Нэг хүн ганцаараа яг гараад уран бүтээл хийнэ гэдэг бол ер нь бараг л одоо боломжгүй зүйл. Дандаа бие биендээ найддаг тий. Тэгэхээр ер нь нэгдүгээрт хариуцлага бас маш чухал. Хоёрдугаарт бол нөгөө бие биентэйг их зөв харилцаатай ойлголцож чаддаг байх нь их чухал юм болов уу гэж боддог. Тэгээд нөгөө манай монголчууд ч бас жоохон надад тийг санагдаад байдаг байхгүй ингээд хэцүү жоохон ингээл нэг ядруухан явж байгаа хүмүүсээ айгүй тийм ойлгож өрөвдөх инэрх сэтгэл маш өндөртэй. Тэгээ жоохон нэг айтайхан явахлаар ингээл нэг одоо атаархах, муулах тий эсвэл жоохон тийм дургу байх шинж чанар ингээд ажиглагддаг. Эсвэл нэг айтайхан явж яснаа мундагдаа гэж ярьж яснаа тэр хүн нэг алдаа хийнгүүт ингээл бөөнөрөө ингээл нийтээр ингээл масаар орж ирж одоо бүлийдэг ч гэх юм уу. Тиймэрхүү хандлага бол бас монгол хүний бас нийтлэг шин чанарын болов гэж би ер нь боддог болсон. Тэгэхээр тэр бол уран бүтээлийн хувьд жоохон тийм явцгүй зан чанар юм шиг надад санагддаг. Тэгэхээр би биедээ их тийм дэмтэй ер нь эвтэй хүчтэй байх юм бол ер нь бид нар чадахгүй бүтэхгүй зүйл бол бараг байхгүй тий. Шийдвэрлэхэд одоо хэцүү асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Зүүн совин гэх мэт зүйлс хүмүүст байгаад байдаг. Танд тийм зүйл байдаг уу? Миний яг нөгөө сая яриадсан яагаад нөгөө баг байхаасаа эхлээд төсчээсэн мэрэгжлээ тэгж айгу тийм гүргэр одоо бүх юмаа ингээд хаяад солиод ингээд сольж исэн бэ гэдэг бол нөгөө дотоод дугаалаатай айгу холбоотой. Би яг нөгөө юу хүсдгийг айгу их сайн мэддэг. Зарим тохиолдолд юу хүсэхгүй байгаа вэ гэдгээ жоохон нэг тийм дутуу сонсоод байгаагаас миний хувийн асуудлууд үүсдэг байсан юм шиг надад санагддаг. Тэгээ энэ жилээс би жишээлх юм бол би юу хүсэж байгаа маш сайн мэдж байгаа учраас юу хүсэхгүй байгаа вэ, юу хүсэхгүй вэ гэдгээ аюу сайн ер нь ингээд мэдэрдэг болъё гэсэн тийм хувийн зорилт тавьж байгаа. Тэр бол маш олон хувийн асуудлыг шийдэх юм шиг надад санагддаг. Яагаад гэх юм бол амьдрал дээр бид нар хүсэхгүй байгаа зүйлээ хийх, хүсэхгүй байгаа зүйлдээ заа гэж хэлэх, эсвэл хүсэхгүй байгаа зүйлээ твчих, ухаантай байх гэж царайлгач гэх юм уу тий. Тэрнээсээ болж өөрөө өөртөө тийм алдах, өөрийгөө зовоох тиймэрхүү асуудлуудад бас маш их орох тал байдаг. Яг тэрэн шиг яг нөгөө ажлын хувьд гэж ярихад энэ үнэхээр миний хүсэж байгаа одоо төсөл мөн үү тий энэ алсын хараа нь юу юм яг миний амьдралдаа ингээ бодож байгаа хүрхийг хүсэж байгаа зүйлдээ ингээ тэр алсын хараа нэгдэж байгаа юм уу нэгдэжээвэл би одоо хамтарч ажиллаж болж байна нэгдэхгүй байх юм бол би бас цагаа хүрхийг хүсэхгүй гэдэг ч гэх юм уу тэрнийг бол айгуу сайн тэгээд нэг тийм дотоод дуу хоолойгоо сонсоол шийдчихсэн шүү дээ. Олон хүний өмнө ингээд гаргаж байгаа үед хичнээн мэрэгжлийн хүн байсан гэсэн сандрах үе байдаг байна. Та яг тэр богинохон цаг мөчид сандарлаа хэрхэн даван туулдаг вэ? Магадгүй одоо битэрийг сонсож байгаа тиймэрхүү асуудал тулгарсан хүүхэд залуучууд байх юм бол бас хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа байхгүй. Яг таны хувь хүний хувьд яаж төвлөрдөг вэ? Хүн болго өөрийн гэсэн аргатай байдаг баг.
Миний хувьд бол нөгөө ялангуяа одоо кинонд тоглож байгаа тохиолдолд эсвэл театрын тайзнаа гарах гэж байгаа тохиолдолд маш удаан хугацаанд сандралаад аваад авах боломж байхгүй. Одоо маш богино хугацаанд тэр сандралыг давах хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийг хүлээлгээд би сандраад байна гэдэг хэцүү тий. Тэгэхээр яадаг вэ гэх юм бол ер нь хамгийн түрүүлж бие халаадаг. Ялангуяа тайзан дээр гарах гэж байгаа тохиолдолд бие заавал халаах хэрэгтэй, хоолойны дасгал хийх хэрэгтэй, хоолойгоо халаах хэрэгтэй. Бие халахаар өөрөө нөгөө нэг булчин шүрмэс маань тий ингээд нөгөө чангарах нь багасаад дээрэс нь цусны эргэлт сайжирж байгаа учраас ер нь ингээд нөгөө ингээд сандарж байна гэдэг чинь ингээд бие ингээд чангалал байна гэсэн үг шүү дээ. Аль болох ингээд судлах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд дээрэс нь амьсгалын дасгал бол үнэхээр алтан дөрөв. Амьсгалын дасгалыг одоо бид нар зүгээр энгийн үед ч хэлээ гэсэн одоо өөртөө ч мэдлгүй хийдэж штэ тий. Ер нь бол санаандгүй байдлаар жишээлбэл хүн ингээл уурлал жоохон тавшрах гал эхлэнгүүтлээ нэг амар урт нэг амьсгаа гүнзгий амьсгаа авдаг үсттэй тий. Тэгэхээр өөрөө тэр нөгөө нэг хүчил төрөгч хүний биед орж ийно гэдэг чинь хүнийг бас ингээд нөгөө тайвшруулж сулж сэтгэлийг нь хүртэл ингээд итгэж өгч идэг маш гайхалтай. Тэгээ би яг сүүлийн үед бол энэ амьсгал гэдэг нэртэй нэр ном уншиж байгаа. Тэгээ тэндээс бас маш их гайхалтай мэдээллүүдийг олж авч байгаа. Тэгээд бясалгал хийхдээ ч хэлээсээ одоо энэ нөгөө бид нар нөгөө амьсгалын дасгал гэдэг боловч энэ нөгөө нэг олон улсын нэр томьёогоор бүр ингээд амьсгалын зан үйл, амьсгалын ангаалт, амьсгалын ингээд ажил гэж нэр томьёогоор ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэд хэдэн бас нэг тийм амьсгалын дасгалууд би сураад тэгээ тэр дасгалуудаа яг ингээд нөгөө тийм сандарсан үедээ байж болж гин, уур хурсан үедээ байж болж гин, тий жоохон тийм нэг тийм тухгүй байгаа үедээ байж болж гин. Эсвэл зүгээр таксинд байхдаа ч юм ингээ хийхлээр эсвэл магадгүй амар догтлсон үедээ ч юм уу тий хит догтлоод зүрх нь ингээ хурдан цогцлоод ах юм бол бас хийж ингээ өөрийгөө тайвшруулж бас үздэг хит хитэн дасгалтай болсон. Тэгээ энэ бол бас яг ингээд боддоор ингээд ажилдаг арга юм шиг санагддаг. Нөгөө талаараа бас нөгөө сандрахаа болно гэдэг маань өөрөө ганцхан удааны ганц хоёр дасгал хийгээд ч юм уу. За одоо сандрахаа болигээ сандрахаа болдог зүйл бас байхгүй шүү дээ. Жишээлх юм бол олон хүний өмнө одоо гарч ингээд илтгэл тавихад хүртэл маш хэцүү шүү дээ. Бид нар жишээлх юм бол ингээд их сургуультаа ингээд ангийнхныхаа өмнө гараал нэг лекцэн дээр ч юм уу семинар дээр ингээд нэг презентац тавихлаар ингээд зарим үед ингээл гарнаас ингээл хөлс гараал ингээл сандраал идэг гэсэн үг. Надад бол тийм үе байсан. Бүр ингээд жүжигчнэр ажиллахаасаа өмнө баг одоо загвар өмсч эхлэхээс өмнө би жишээлх юм бол аюу тийм сандардаг гэсэн байхгүй хүний өмнө гарахаас. Тэг хүний өмнө гарч юм ярих, презентац тавих, илтгэл тавих байхаас нэг удаа би бүр англи хэлний нэг илтгэлийн тэмцээнд орсон чинь очингуутлаа ингээд 100-аад хүн байсан чинь ингээд хараад цухтаад 10 жил байхдаа яваад өччихсэн бүр орхгүйгээр тавьгүй. Тэгээ тэр бол нөгөө сандарж байгаагийн хэлбэр шүү дээ. Тий айгүй тийм тухгүй байгаагийн. Тэгээ энэ бол нөгөө яг одоо нөгөө багаар сонголтын дасгал хийж байгаа юм шиг хүн өөрийнхөө ингээд нөгөө айцыг даван туулж иж энэ сандарлаас гард юм билээ. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлх юм бол за балетч хүн бол нэг ганц бүр үнэхээр сайн шахуулаад тэгэл сунна гэсэн ойлголт байхгүй шүү дээ тий. Чи тэр сонголтын дасгалыг өдрөө болгоё хийх хэрэгтэй. Хамгийн хэцүү нь өдрөө болгоё хийхтэй л байгаа байхгүй юу? Ер нь бол сонголтын дасгал хийх нь хэцүүдээ биш. Тийм. Сонголтын дасгал хийхдээ хэцүү нь биш. Сонголтын дасгаллаа өдөр болгон хийхдээ л чухал тий. Яг тэрэн шиг нөгөө айцаа даван туулъя, өөрөө өөртөө ихтэй болъё. Одоо сандарлаа багасгая гэсэн хүн бол яг чамайг айлгадаг орчинд байнга өөрийгөө аваачиж явах хэрэгтэй. Цухтаад байж чадахгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол магадгүй 10 хүний өмнө сандардаг байлаа тий. 10 хүнийхээ өмнө байнга одоо тэр презентацаа ч юм уу илтгэлээ тавьдаг хэвээр байхгүй юу. Тэгэд нөгөө 10 хүн чинь нэг тийм сонирн биш болчих штеп. Ангийнхныгаа хараад нэг тийм айгаал хамаг хөлс гараад байхаа олчин. Тэнгүүт л хажуу ангитаа орж 20 хүний өмнө гарч чаддаг болох хэрэгтэй тий. Тэрний дараа 50 хүний өмнө гарч чаддаг болох хэрэгтэй. Тэрний дараа 100 хүний өмнө гэл. Тэгэхээр сүүлдээ 10 хүний өмнө гарч ярих 1000 хүний өмнө гарч ярих хоёр яг одоо чанарын үед яг ижилхэн болчихсон. Тэгэхээр ер нь бол зүгээр миний бодлоор хүн яг чамд төрж байгаа тэр тухгүй мэдрэмжийг яаж даван туулах вэ гэх юм бол яг тэр тухгүй мэдрэмж төрүүлж байгаа орчин чинь тухтай болтлоо чи өөрийгөө тэндээ аваачиж тавих нь их чухал юм байна гэж би боддог.
Хоёлаа сая амьсгалын дасгал гэж ярьсан. Маш олон төрлийн амьсгалын дасгалууд байдаг гэдгсэн. Тэгээд та яг өөрийнхөө хийдэг те амьсгалынхаа дасгалаас ганцхныг надад заагаад ингээд хийгээд хойлоо үзэж болох уу? Магадгүй одоо яг бид хоёр ярьсантай адилхан энэ нь хин нэгэнд бас хэрэгтэй гэж болох юм тий. Та гэж бодож байна. За тэгээ болно. Яг мэдээж маш олон төрлийн амьсгалын дасгал байна тий. Аль амьсгалын дасгал нь яг танд яг ямар мэдрэмж одоо төрүүлэх тий яг ямар үед ямар одоо амьсгалын дасгал хийх юм бэ гэдг нь бас ингээд бүгд ингээд өөр тий. Энэ бол үнэхээр цаашдаа хүмүүс сонирхож байгаа хүмүүс судлаад явах юм бол айгүй гайхамшигтай шинжилгээ ухаан байна гэж би харсан. Яг зүгээр нөгөө хоёлаа сая одоо нөгөө тайз сандралт гэж ярьсан шүү дээ. Богино хугацаанд тий маш богино хугацаанд одоо нөгөө нэг сандраад байгаа тохиолдолд би ийм нөгөө бокс аргыг ашигладаг. Бокс арга гэдэг нь ингээд төсөөлөх юм бол ингээд хайрцаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хайрцаг гэхээр яаж юм гэх юм бол 6 удаа 6 таваар одоо гүнзгий амьсгал аваад за энэ тоо бол ямар ч үеж болно. Надад миний амьсгалын одоо нөгөө авдаг хэлбэрт бол 6 их зүгээр санагддаг. Одоо аваад үзэх байлаа 6 аваад би таныг дагаад тэгэнгүүтлээ дахиад одоо 8 бариад 6 гаргаад буцаад 8 барина гэсэн үг байхгүй юу? Боломжтой юу? 6 аваад 6 бариад 6 аваад 8 бариад 6 гаргаад 8 барина. Ингээд яг ингээд төсөөлөх юм бол одоо нөгөө хайрцаг зурж байна гэсэн үг. Тэгээ энэ бас юун дээр их ашиглагдсан бэ гэвэл надаа би нөгөө Таиландд байхдаа нэг бяцлаглалын хичээлд явж байхад тийм мөсөн одоо нөгөө нэг мөсөн суусан нэг тийм хичээлд орохгүй юу. Тэгээд тэр чигээр ингээд мөсөөр ингээд дүүрэн ванд ингээд 5 минут сууж байгаа. Тэнгүүл нөгөө хүн чинь болохоор ингээд нөгөө цочирдоол ингээд шууд одоо өөрийнх нь инстинкт бол гэж амьсгалах мөстөө ванны челленж гэдэг тийм мөстөө ванны челленж болох нь. Тэнгүүтэл нөгөө нэг яг энэ хичээлд орохоос өмнө нөгөө манай багш юу гэж заасан бэ гэх юм бол хамгийн гол нөгөө 50 байх нь амар чухал. 50 байж чадахгүй л бол 30 секунд ч тесч чадахгүй. 5 минут гэдэг чинь амар хурд хугацаа байгаа байхгүй тий. 5 минут тэсгийн тулд 50 байхын тулд чи яг ерөөсөө ингээд 5 минут яг энэ юугаа одоо нөгөө дөрвөлчнөө л зураатай гэж байгаа байхгүй юу. Ингээл яг дөрвөлчнөө зурхтаа чи анхаарлаа хандуулж чадах юм бол чи энэ 5 минуттай чи 10 минут сууж чадна. Тэгэл нөгөө мөстөө банд оронгуутлаа ингээл бүр ингээд цочирдоол тэгэнгүүтлээ хүчээр одоо гээд энийгээ барих чинь ингээд 20 секунд болчих жоох байхгүй юу? Ойлгож байна тий. Тэгэхээр нөгөө анхаарлаа яг нэг юм төвлөрүүлээд эн чинь бас нөгөө амьсгал яг удаан хугацаагаар гаргаж байгаа учраас автоматар ингээд нэг тийм тайвшруулах, төвлөрүүлэх ингээд нөгөө сандарч исэн бол ингээд нэг өөр юм төвлөрөө сандраад исэн ба шүү дээ. Яана гарах юм бол ингээд хүн амьтаа хараад эсвэл ингэчгүй тэгчгүй гэл ингээд маш өөр зүйл төвлөрж исэн бол одоо нөгөө төвлөрлөлийг чинь шууд автоматар өөр зүйл рүү авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Хайрцаг зурх арга. Сайн хоёлаа хийгээд үзүүлсэн үү баг? Баг л. За хоёлаа тэгвэл одоо зүгээр нэг хийгээд үзье те. 6 удаа амьсгалаа гүн аваад 8 удаа түгжээд 6 удаа гаргаад 8 удаа түгжинэ гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл хоёлаа дөрвөлжин зурж ийн гэсэн үг байхгүй юу? Гэхдээ яг энэ тоо бол мэдээж хүмүүст янз байж болно шүү дээ. 4 ч байж болно тий. Хүн яг өөрийнх нь амьсгалынх нь одоо багтаамжаас бас хамаарах байх. За манайхан бит хоёрыг дагаад хийгээрэй. За.
За яг энэ мэдчлэн хүн болгоо яг өөрийнхөө онцлог тааруулсан тоогоор хийж болох нэ тий. Шууд төвлөрч байгаа сте. Аха. Маш гоё хэрэгтэй зөвлөгөө өгсөн гоё арга зааж өгсөнд баярлалаа. Зөвээрээ. Хойлоо үргэлжлүүлээд ер нь ингээд Монголд одоо хайрцангуй стресс гэж зүйл их байдаг штэ. Тэгэхээр стрессээ хэрхэн даван туулдаг вэ? Чөлөө цагаараа юу хийж өнгөрөх дуртай вэ? Стресстэй хүн гэж ер нь бол байхгүй бах. Ингээд одоо сошиалор ингээ ялангуяа харж байгаа сүүлийн үед би бас энийг хэлмээр санагддаг. Юу их юм бол сошиалор одоо нөгөө нэг харахад мэдээж бид нэр бүгд сайн сайхан явж байгаа амжилт бүтээл те хөөрхөн байгаагаа гоё уцалснаа эсвэл гоё зүйл хийж байгаа гоё газраар аялж байгаагаа те дандаа л амжилттай байгаа л хаалцдаг шүү дээ. Түүнээс ш өнөө өглөө босон чинь ийм гонигтай байлаа, уйлмаар байлаа гэж хүн бол тэр болгоно нэг тэгж шеэрлдэггүй шеэрлэгч албагүй энэ бол хувийн асуудал тий аз жаргал байр баясгалаа шеэрлэхэд мэдээж сайхан тий гэхдээ эндээс нэг өрөөсгөл ойлголт төрдөг нь ингээд нөгөө надаас бусад бүх хүмүүс амар гоё аз жаргалтай стрессгүй амьдраад байна ингээд надад ямар нэгэн буруу зүйл байх шиг байна эсвэл би хангалтгүй байх шиг байна би л болохгүй анж гэдэг юм уу ийм төрлийн сэтгэлийн одоо тийм нөгөө дутуу мэдрэмжийг ялангуяа өсвөр насны хүүхдүүд сошиалаас их авдаг гинэ. Дандаа мундаг байгаа хүмүүс харсаар хагаад би яагаад тархан байгаа юм би яагаад гой бийгүй байгаа тий төгсгөлийн төгсгөлдөр тэгтэл өнөөдөр маш их хүмүүс фильтр хэрэглэдэг зураг заасдаг тий бүгд л сайхан харагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас маш их стресс үүсдэг юм шиг нөгөө өөрийгөө бустай харьцуулж стресс үүсдэг юм шиг надад санагдчихсэн. Ялангуяа тэр хизээ ялангуяа надад анзаарчихсан байх юм бол ковид үеэр айгүй их анзаарчихсан. Яг ингээ гэртээ байхад те бүр ингээ тавчтмаар санагдаал нэг л ингээл бүх зүйл зүгээр байгаа хэрнээл нэг стресстэй санагдаад ер нь нэг тийм би өөрөө хүн болгонд тийм байсан байгаа санагдаад ковид үед тийм тэгэхээр энэ бол тийм биш юм шүү хүн болгонд асуудал байгаа хүн болгон стресстэй бидний одоо харж одоо шүтэн биширдэг зөвхөн монголчууд биш дэлхийн одоо хүртэл бүгдээрээ стресстэй амьдарч байгаа зарим нь тэрнийхэн талаар маш одоо илэн даалангүй одоо ярилцдаг тий ер нь бол нөгөө бурхны шашинд хүний зовлон бол хязгааргүй хизээч дуусахгүй гэж ярьдаг шүү дээ. Харин юуг зовлон гэж бодох вэ гэдэг нь өөр асуудал болчихж байгаа байхгүй юу? Стресстэй гэж бодох юм бол бүх зүйлээс стресстэй болж шүү дээ. Агарын бохирдлоос эсвэл маадгүй төгжрлээс тий эсвэл яагаад бусад хүмүүс надад ингэж хандаад байгаа юм бэ ч гэх юм уу. Бүх зүйлээс стресстэй болно. Харин тэрнийг асуудал гэж бодох уу, асуудал биш гэж бодох уу гэж нөгөө аль нэг нь чухалчлан үзэх юм бэ гэдгээс хамаарч хүн хэр стресстэй гэдгээ өөрөө одоо нөгөө контролдох боломжтой, хянах боломжтой юм шиг надад санагддаг. Би ч гэсэн өөрөө маш их стресстэй. Тэгээ стрессцэн үедээ одоо боддог. Юу гэж боддог вэ гэх юм бол яг миний стресстэй байгаа асуудал миний амьдралын хамгийн чухал асуудал мөн үү гэж бодохоор бас биш байдаг байхгүй юу? Тэ? Миний одоо үнд зүйл хамгийн одоо 1 2 дугаар номерт ирэмблэгдэх үнэхээр одоо уурлаад байх хэвээр зүйл ингээд асуудал мөн үү гэхээр зүгээр л биш байдаг. Тэгэхээр яг одоо за тэгвэл өөртөө төвлөрье. Өөрийнхөө чухал гэж бодож байгаа зүйлстэй төвлөрье. Хэрвээ хувийн асуудлуудад асуудал одоо амьдралд асуудал гараад байгаа юм бол ажилдаа төвлөрье. Хийж бүтээх маш их зүйл байна. Тэгээ ажилдаа төвлөрөхөөр стресстэх зав нь ингээд багасаад эхэлдэг байна. Хүн ер нь завтай үедээ илүү стресстэй. Завгүй байх хэвээр. Завгүй байх хэвээр. Завгүй бай гэдэг нь байнга ажиллаатай гэсэн үг бас биш шүү дээ, тий. Хойлоо ярилцлага хийгээ сууж явах үед би таныг ажиглалаа л да. Эмэгтэй хүний хувьд те бас мис хүний хувьд маш гоё арьсаа арчилдаг юм байна. Тэгээд өсвөр насны охтууд эмэгтэйчүүд байгаад байдаг штэ. Яг эмэгтэй хүүхдийн хувьд те өсвөр наснд тохиолдож байгаа те тэр арчилгаа те арсан дээр үүсэж байгаа асуудлууд үнэхээр нэн чухал нэг номерт байдаг гэдгийг одоо би ч бас өсвөр наснд байсан хүүхдүүд мэдээд байгаа байхгүй. Магадгүй одоо танаас нэг зүйл асуух гээд байгаа нь яаж ингэж арьсаа гоё харчилдаг вэ? Гэрийн нөхцөлд одоо хийдэг те олон жил ингээд туршаад заншил олгоод хийцэн тийм дадал байдаг арьсныхаа одоо арчилгаа тал дээр. Арьсны арчилгааны хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ. Байнга л цэвэрлэх хэрэгтэй. Одоо маш үнэтэй сайн бүтээгдэхүүнүүд ингээд төрхнө гэхээс илүүтэйгээр заашгүй цэвэрлэгээ л айгуу сайн хийж авах хэрэгтэй. Энийг л нөгөө арчаатай байх арчилгаа гэдэг байгаа шүү дээ. Эмчилгээ биш арчилгаа байхгүй юу. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг маань одоо яг зүгээр нөгөө өсвөр насны охтуудад маань ингээд нүүрэн дээр ялангуяа ингээд нөгөө
батга гарах тий маш их одоо нөгөө гормоны өөрчлөлтүүд явагддаг учраас энэ бол ингээд дотроос ингээд болж байгаа зүйл. Маш их өсвөр насны одоо эмэгтэйчүүд ч гэлтгүү одоо залуучуудын хувьд ч гэсэн одоо нөгөө хеликобактерийн асуудал байдаг. Хеликобактериас болоод хичнээн арьсаа ингээд нөгөө сайн харчилсан жилээ гэсэн ингээд юм гараад идэг. Тэр маань гормоны өөрчлөлтнөөсөө болоод бас дээрээс нь ингээд одоо ерөөсөө зогсохгүй тэгээд дээрээс нь тэрнийгээ буруу шахаас үүдээд одоо ямар нэгэн байдлаар одоо арьс маань гимтэгч гэх юм уу тий. Тэр тохиол ер нь бол миний бодлоор үнэхээр жоохон хүндрэлтэй хэмжээний одоо арьс маань эмзэг байгаад ах юм бол ер нь нөгөө арьс судлалын үндэсний төв эсвэл арьсны эмнэлэгт хандсан нь бол зүгээр. Тэгэхээр ядчил хамгийн түрүүнд хеликобактерийн шинжилгээ аавн дээрээс нь одоо үрвслийг дарах арай тийм өөр төрлийн одоо эмчилгээнүүд хийгддэг. Тэгээд яг нөгөө нэг гол тэр нөгөө суур үрвсэл гэдэг юм уу одоо бактерийн асуудал гэдэг юм уу тэр нь дарагдаад эхлэхээр байнгын одоо нөгөө нэг зөв цэвэрлээд яваад ах юм бол ер нь бол арьс гайгүй тий. Манай өнөөдрийн подкастт урагдсан ирсэн танд маш их баярлалаа. Бид хоёрын подкастын цаг өндөрлөж явах шиг байна. Тэгээд манай Хөх Тэнгэрийн одоо үзэгч сонсогчдод хандаад үг хэлээч гэж хүсэж байна. Нэвтрүүлгийнхаа төгс. Дуулаач гэж юм шиг сонсогдчихэ. Хэр дуулдаг вэ? Ер нь дуулдаг уу? Тийм сайн дуулдаг вэ. Гэхдээ Латин Америк бүжиг бүжгэлдэг. Сааса бүжгэлдэг. Бага ахта Монгол бүжгийн дууланд бас явж исэн. Өөртөөхөө бас подкастнда өнөөдөр урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд ийм гайхалтай хөрхөө үзгэлэнтэй бүсгүйтэй ярилцсан би ч гэсэн маш гоё гайхалтай энерги авч байна. Тэгээд ер нь бол хоёулынгийнхан сая ярилцчихсэн сэдвүүдээс бол нөгөө бага стресс дээрээ гэж хүмүүст уриалмаар байна. Тэ өөрийнхөө яг ингээд амьдралдаа чухал зүйлдээ анхаарлаа хандуулаад аль болох өөрийг чинь одоо тийм тавгүй тухгүй байлгаж байгаа зүйлст одоо анхаарлаа бага хандуулаарай, бага стресс дээрээ. Тэгээд хэрвээ стресстэй байвал амьсгалын дасгал хийгээрэй гэж хэлмээр байна. Хөх Тэнгэр радио станц Бүтээгч Монгол подкастын өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн подкастаар уулзлаа. Түр баяртай. Баяртай.